Сайн байцгаана уу? Элексбицгийн Скулцгийн мань вебэд багш өөрийн эрхээр нэвтрэнэ. Багш үндсэндснээс жилийн цэцэд засыг сонгон дүн оруулах гэж буй хичээлийн бүлгийнхээ жилийн цэц сонгохны улбаршаар нэмэх товч дээр дарна. Үнэлгээний төрөл сонголтод жилийн цэцэн дүн гаргах үнэлгээний төрлийг сонгоно. Аргачлал сонголтод гараас оруулах сонголтыг сонгоно. Чансаа бодох хэсэг сонголтыг сонгосон тохиолдолд эцэг эх асран хамгаалагч, сургалтын менежер болон анги удирдсан багшид суралцагчийг тухайн хичээлийн бүлгийн нийт суралцагч дундаас хэдгээр зогсож буй чансааг бодон харуулна. Жилийн цэцэн дүнгийн ерөнхий мэдээллийг оруулсны дараа баруун доод болон байрлах, дүн оруулах ногоон товчийг дарна. Ингэснээр жилийн цэцэн дүн оруулах цонх гарч ирнэ. Багш сурагчийн нэрийн ард байрлах гүйцэтгэл хэсэг дээр сурагчийн жилийн цэцэн дүн гараас оруулж өгнө. Хэрвээ багш жилийн цэцэн дүн дээр засвар орох боломжтой гэж үзвэл аль нэг сурагчийн дүн хараахан гараагүй байгаа тохиолдолд жилийн цэцэн дүнгийн мэдээллийг хадгалан үлдээх боломжтой. Энэ тохиолдолд зүүн доод болон байрлах ногоон хадгалах товчон дээр дарна. Ингэснээр жилийн цэцэн дүн баталгаажихгүй буюу эцэг эхийн ашигладаг e-parent аппликейшн дээр жилийн цэцэн дүн гарсан гэсэн мэдэгдэл очихгүй бөгөөд багш хадгалж үлдээсэн жилийн цэцэн дүн дээрээ дахин засвар хийх болон устгах боломжтой. Баталгаажгүй байгаа жилийн цэцэн дүн устгах болон засах боломжтой. Жилийн цэцэн дүн устгах тохиолдолд улаан устгах товч дээр дарна. Засах тохиолдолд цэнхэр засах товч дээр дарна. Ингэж орсноор багш дүн гарч амжаагүй байгаа үлдсэн сурагчдын дүн мэдээллийг оруулах, сурагчдын дүн үнэлгээг засварлах боломжтой. Багш жилийн цэцэн дүнг бүрэн гүйцэд оруулж дууссан гэж үзвэл баруун доод болон байрлах баталгаажуулах товчийг дарна. Ингэснээр жилийн цэцэн дүн дээрээ дахин засвар хийх болон устгах боломжгүйг анхааруулна. Мөн баталгаажуулах товч дээр эцэг эхийн ашигладаг e-parent аппликейшн дээр сурагчийн жилийн цэцэн дүн гарлаа гэсэн мэдэгдэл очино. Жилийн цэцэн дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл нь ангийн амжилт чанар, гүйцэтгэл, дээд доод оноо болон 1-8 түвшинд сурагч суралцаж байгааг ангийн нийт сурагчаар болон охид хүүгүүдээр харуулна. Дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Excel файлаар татаж авах бол баруун дээд болон байрлах улбаршаар Excel татах товч дээр дарна. Хайлт хэсэг дээр суралцагчийг нэрээр нь хайх болон кодоор нь хайх боломжтой бөгөөд тухайн суралцагчийн дүнгийн мэдээллийг харуулна. Баталгаажуулсан жилийн цэцэн дүн дээр засвар хийх шаардлагатай тохиолдолд сургалтын менежерт хандан баталгаажуулаагүй болгосны дараа багш засвар хийх боломжтойг анхаарна уу?